Дэлхийн хамгийн жижиг амьтад. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ маш сонирхолтой сэдвийн талаар ярихаар шийдлээ. Өмнөх хэд хэдэн бичлэгдээр маш олон хүмүүс дэлхийн хамгийн жижиг 10 амьтан, дэлхийн хамгийн жижиг 10 амьтны талаар яриад өгөөч гэсэн сэтгэгдэл ирүүлсэн учраас энэ бичлэгийг хийхээр шийдлээ. Гэхдээ энэ бичлэгдээр шууд хамгийн жижиг 10 амьтны талаар жагсаалт гаргахгүй. Яагад гэвэл дэлхийн хамгийн жижиг 10 амьтан гэвэл дандаа сээр нуруугтэн амьтад. Тэр тусмаа игэл биетэн бичил шимэгч амьтдын талаар яриад л бичлэг дуусах болно. Тэгвэл жоохон сонирхолгүй шүү дээ. Тийм учраас үүний оронд өөрийн ангилал дотор хамгийн жижиг амьтдын талаар ярихаар шийдлээ. Ингээд уламжлал ёсоор бяцхан мэдээлэл аваад үндсэн сэдвтэ орцгоё. Амьтны аймгийг ерөнхийд нь сээр нуруугтэн, сээр нуруутан амьтад гэж хоёр салгадаг. Бүгдээрээ дэлхийн хамгийн жижиг хөндөй биетэн, зөөлөн биетэн, үе хөлтөн, өргөс арстан, дэлхийн хамгийн жижиг загас хоёр нутагтан, мөлхөгчд, үлэг гөрөөл, шууд, хөгтөн амьтад гэсэн жагсаалтын дагуу дэлхийн хамгийн жижиг амьтадтай танилцах болно. Яг одоо манай гариг дээр 1.5 сая гаруй зүйлд хуваагдах амьтад амьдардаг. Эдгээр амьтдын биеийн урт 8.5 микрометр буюу 0.1085 мм-ээс эхлээд 33.6 метрийн хооронд хэлбэлцдэг. Энэ бол өчүүхэн жижиг бичил шимэгч, игэл биетнээс эхлээд аврах том хөх судалт халим хүртэлх бүх амьтдын биеийн урт юм. Тэгвэл эдгээр бүх амьтад дотроос ямар амьтан хамгийн жижиг нь вэ? Магадгүй дэлхийн хамгийн жижиг организм шинжлэх ухаанд нээгдэггүй байж болно. Тиймээс бүгдээрээ одоо мэдэгдэж байгаа бүх амьтад дотроос өөрийн ангилал дотроо хамгийн жижиг амьтдын тухай мэдж авцгаая. Дэлхийн хамгийн жижиг сээр нуруугтэн амьтад. Хөндөй биетний хүрээнд хамаарах бүх амьтад дотроос Миксиболус шекл бол өнөө хүртэл олдож байсан дэлхийн хамгийн жижиг сээр нуруугтэн амьтан, мөн дэлхийн хамгийн жижиг амьтан юм. Эдгээр амьтдыг анх 2011 онд олж илрүүлсэн бөгөөд тэдний биеийн урт 8.5 микрометр буюу 0.1085 мм-ээс ихгүй байдаг. Миксиболус шекл бол элдв загас хэвлэр явагчид хоёр нутагтан сээр нуруугтэн амьтдыг шимэгчлэн амьдардаг нэг төрлийн шимэгч амьтан юм. Гэхдээ ихэвчлэн цэнгэг усны загас, далайн загаснаас олддог ажээ. Одоо бүгдээрээ зөөлөн биетний хүрээний хамгийн жижиг амьтдын талаар мэдж авцгаая. Зөөлөн биетний хүрээнд хамаарах элдэс загалмаатны ангийн хамгийн жижиг амьтан бол самар хясаа юм. Самар хясаа элдэс загалмаатны ангид хамаарах давстаа усны хос хавхлагт өчүүхэн жижиг нялцгай биет бөгөөд ойролцоогоор 0.54 мм хүртэл томордог. Эдгээр амьтад Мексикийн эрг орчмын Карибын тэнгисийн гүйхэн усанд амьдардаг ажээ. Хэвлэл хөлтний ангид хамаарах дэлхийн хамгийн жижиг эмгэн хумснуудын талаар мэдж авцгаая. Дэлхийн хамгийн жижиг усны эмгэн хумс бол Аммоникара минорталис юм. Энэ төрлийн усны эмгэн хумснууд Хойд Америк тааралдаг бөгөөд 0.32-оос 0.46 мм хэмжээтэй байдаг ажээ. Тэгвэл хуурай газрын хамгийн жижиг эмгэн хумс бол Акмела нана бөгөөд түүнийг дэлхийд хэмжээгээрээ 3 дугаарт ордог Борнеогийн арлаас 2015 онд олсон. Энэ төрлийн эмгэн хумсны биеийн хэмжээ ердөө 0.7 мм буюу одоо мэдэгдэж байгаа хуурай газрын хамгийн жижиг эмгэн хумс юм. Толгой өлтөн буюу 8 алж, 10 алж тэргүүтэй амьтад дотроос хамгийн жижиг нь Идиоцефус төрлийн амьтад юм. Эдгээр амьтдыг ерөнхийд нь бяцхан арваалж гэж нэрлэдэг бөгөөд энэ дотроос хоёр өнгөт бяцхан арваалж, Тайландын бяцхан арваалж хоёрыг дэлхийн хамгийн жижиг нь гэж үздэг. Энэ хоёр амьтан дунджаар 10.4 мм урттай, ойролцоогоор 0.2 г хүртэл жинтэй байдаг ажээ. Одоо бүгдээрээ үйт хөлтний хүрээний хамгийн жижиг амьтдын талаар мэдж авцгаая. Энэ бол Тантулакус дейтери юм. Тантулакус дейтери бол дэлхийн хамгийн жижиг хавч хэлбэртэн, дэлхийн хамгийн жижиг үйт хөлтөн бөгөөд биеийн нийт урт нь ердөө 85 микрометр буюу 0.85 мм байдаг ажээ. Аалц хэлбэртний ангид хамаарах хамгийн жижиг амьтдыг мэдж авцгаая. Cochlotismus minimus бол 1976 онд албан ёсоор тодорхойлогдсон одоо мэдэгдэж байгаа дэлхийн хамгийн жижиг хачигны зүйл юм. Эдгээр амьтад ердөө 79 микрометр буюу 0.79 мм урттай бөгөөд газрын хөрс болон элдв хог хаягдал дээр амьдардаг ажээ. Харин дэлхийн хамгийн жижиг аалзны хувьд нэлээд маргаантай байдаг боловч Колумбийн Пато Дигуа гэх нэртэй аалз 0.37 мм уртаараа 1-р байранд, харин 2-р байранд 0.4 мм уртаараа Пато Марплеси буюу Самоагийн хөвд аалз ордог ажээ. Одоо бүгдээрээ дэлхийн хамгийн жижиг шавжийг харцгаая. Энэ амьтан бол нэг төрлийн шимэгч хорхой бөгөөд насанд хүрсэн ер нь 139 микрометр буюу 0.139 мм урттай дэлхийн хамгийн жижиг шавж юм.
Эдгээр амьтад бүр зарим төрлийн игэл биетэн нэгээс амьтдаас хүртэл жижиг биетэй ажээ. Одоо бүгдээрээ эхинодермита буюу өргөс арсны хүрээний хамгийн жижиг амьтадтай довчхон танилцъя. Далайн өргөс тэмэх. Дэлхийн хамгийн жижиг далайн өргөс тэмэх бол энэтхэг улсын далайн эрэг орчмын элсний ширхэг хооронд амьдардаг Басамотория ганапати гэх нэртэй далайн бяцхан өргөс тэмэх юм. Эдгээр амьтад хамгийн ихдээ 4 мм хүртэл томордог ажээ. Харин дэлхийн хамгийн жижиг далайн зараа бол Echinocymos scabra бөгөөд түүний биеийн диаметр ойролцоогоор 6 мм байдаг. Одоо харагдаж байгаа Batrilla parvivipara гэх нэртэй далайн од бол 5 мм хүртэл хэмжээтэй дэлхийн хамгийн жижиг далайн од ажээ. Дэлхийн хамгийн жижиг цээр нуруутан амьтад. Одоо бүгдээрээ далай тэнгис рүү шумбан орж дэлхийн хамгийн жижиг загасны тухай мэдж авцгаая. Индонезийн Суматра арлын Phytocyprus porogenetica бол дэлхийн хамгийн жижиг загас бөгөөд дэлхийн хамгийн жижиг цээр нуруутан амьтдын нэг юм. Нас бий гүйцэн эмгэгчин загас нь ойролцоогоор 7.9 мм урттай, тунгалаг биетэй. Толгой хэсэг нь арга яс бүхий хамгаалалтгүй байдаг. Далдуу модны тосны тариалалт өргөжин тэлж байгаагаас хамааран энэ төрлийн загас 2040 он гэхэд устж үгүй болж магадгүй хэмээн судлаачид үздэг ажээ. Одоо бүгдээрээ дэлхийн хамгийн жижиг хоёр нутагтан амьтдын тухай мэдж авцгаая. Дэлхийн хамгийн жижиг мэлхий Pedopteran amionsis буюу жижигэ. Түүний нэрийг хэлэхэд төвөгтэй учраас жижигэ гэж нэрлэхээр шийдлээ. Жижигэ бол дэлхийн хамгийн жижиг мэлхий, бас дэлхийн хамгийн жижиг цээр нуруутан амьтан юм. Өөрөөр хэлбэл манай гариг дээр энэ амьтнаас жижиг цээр нуруутан байхгүй гэсэн үг. Жижигэ зөвхөн Папуа Шинэ Гвинейд амьдардаг бөгөөд ердөө 7.7 мм урттай, маш содон мөнгөлөг өнгийн толботой, улаан хүрэн өнгөтэй байдаг. Одоо гарч буй зурагт түүнийг 1791 мм диаметртэй Америкийн нэгдсэн улсын 10 центийн зоостой харьцуулан даржээ. Генесийн номон жижигэг 10 мг буюу 0.1 г жинтэй гэж бүртгэсэн боловч өөр нэг судалгаан дээр 0.7 мг буюу 0.10,007 г жинтэй гэж бичжээ. Дэлхийн хамгийн жижиг саламандр Torius arboreus. Энэ бол дэлхийн хамгийн жижиг саламандр бөгөөд дундаж урт нь 17 мм буюу 2 см ч хүрэхгүй урттай ажээ. Хэрвээ та эдгээр амьтдыг олж харахыг хүсвэл Мексикт очих хэрэгтэй. Дэлхийн хамгийн жижиг мөлхөгчд. Дэлхийн хамгийн жижиг мөлхөгч, дэлхийн хамгийн жижиг гөрүүл бол одоо хонин гөрүүл юм. Эдгээр амьтад дэлхийн хамгийн жижиг мөлхөгч бөгөөд 14-өөс 18 мм урттай, дунджаар 0.13 г жинтэй байдаг. Одоо хонин гөрүүл бүгд найрамдах Доминикан улсын Жарагуа үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Доминикан улсын өмнөд эргийн ойролцоох Беата арал дээр амьдардаг ажээ. Харин 2 дугаар байранд Нано хамелеон гөрүүл оржээ. Нано хамелеон гөрүүлийг Мадагаскарын хойд хэсгийн уулархаг ширэнгэн ойгоос 2021 онд олж илрүүлсэн бөгөөд тэдний биеийн урт ойролцоогоор 13.5 мм байсан учраас Нано хамелеоныг дэлхийн хамгийн жижиг мөлхөгч амьтан гэж үзэж байсан боловч сүүлийн үеийн мэдээс сурвалжид 22-оос 29 мм урттай гэж бичжээ. Дэлхийн хамгийн жижиг могой Барбадос могой. Анх 2008 онд олдсон Барбадос могой ойролцоогоор 0.6 г жинтэй 10 см урттай байсан бөгөөд өнөөх хүртэл олдсон хамгийн урт нь 10.4 см урттай байжээ. Энэ бол толбот яст мэлхий. Толбот яст мэлхий бол дэлхийн хамгийн жижиг яст мэлхий юм. Эдгээр мөлхөгч амьтад өмнөд Африкаас гаралтай бөгөөд 96-аас 8 см, харин эмэгчин нь бараг 10 см урттай ажээ. Дэлхийн хамгийн жижиг матар бол Куверийн одоо кайман юм. Куверийн одоо кайман бол Гүмбра матарны овогт хамаарах жижигвтер матар юм. Эдгээр амьтад өмнөд Америкийн хойд ба төв хэсгээс гаралтай бөгөөд 1.6 м хүртэл урттай ажээ. Устж үгүй болсон аврах том үлэг гөрвлүүд дотроос хамгийн жижиг нь юу байсан бэ? Сонирхолтой байгаа биз? Дундад төрмөл буюу Мезозон эрен үе 186 сая жил үргэлжилсэн бөгөөд энэ эрэнд одоогоос 252-оос 66 сая жилийн тэртех амьд организм, геологийн хурдас хуримтлал, эртний газар зүйн орчин зэрэг хамаардаг. Мезозон эрен үед бүх амьтдаас мөлхөгчд болох матар, могой, яст мэлхий хөгжиж, үлэг гөрвлүүд ноёрхож байсан. Үлэг гөрвлүүд буюу динозавр гэдэг нь 230 сая жилийн өмнө буюу Триасын галавт мөлхөгчдийн ангиас салбарлан Мезозон эрэнд хөгжлийнхөө дээд зэг төрсэн амьтдын ерөнхий нэр болно. Үлэг гөрвлүүдийн ихэнх нь 65 сая жилийн өмнө
цэрдийн галмын сүүлчээр мөхсөн боловч өлөг гөрүүлээс салбарлан хөгжсөн шуудын ангийн амьтад одоо болтол бий. Өөрөөр хэлбэл өлөг гөрвлийн цор ганц залгамжлагчийг шувуу гэж хэлэхэд буруудахгүй. Тэгвэл шувууг тооцохгүйгээр дэлхийн хамгийн жижиг өлөг гөрвөл бол Anchiornis Huxley юм. Өддөө өлөг гөрвлийн төрөл болох Anchiornis Huxley одоогоос 160-аас 155 сая жилийн өмнөх Юурийн галмын сүүл үед одоогийн Хятад улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан. Эдгээр амьтад 34 см хүртэл урттай, ойролцоогоор 110 г жинтэй, 4 далавчтай, Правиан өлөг гөрвлийн төрөл зүйл юм. Anchiornis Huxley хараахан нисэх чадваргүй байсан боловч дөрвөн мөчөнд дөрвөлээ шууны далавчиг өддөө байжээ. Мезозойн эрен үед хамаарх хамгийн жижиг нисдэг мөлхөгч буюу Птерозавр бол Nemicholopterus юм. Эдгээр амьтад дэлхийн хамгийн жижиг Птерозавр байсан бөгөөд далавчаа дэлгэхэд 25 см-аас ихгүй урттай, хүний гартай харьцуулахад иймэрхүү хэмжээтэй байжээ. Одоо бүгдээр энэ гайхалтай амьтны чулуутсан яс олдврыг харж байна. Энэ олдвор бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотын сэр нуруутан амьтдын палеонтолог, палеоантропологийн хүрээлэнд хадгалагддаг ажээ. Одоо бүгдээр хамгийн жижиг шуудын тухай мэдж авцгаая. Дэлхийн хамгийн жижиг шувуу, магадгүй дэлхийн хамгийн жижиг өлөг гөрвөл бол сон бялзуухан юм. Сон бялзууханы ер нь ойролцоогоор 195 г жинтэй, 5.5 см урттай бөгөөд цэцгийн бал болон шүүсээр хооллож, ганц өдрийн дотор 1500 орчим цэцгэн дээр очдог. Эдгээр амьтад 1 секундын дотор 80-аас 200 гаруй удаа далавчаа дэвж 40-оос 48 км/цаг хурдтай нисдэг. Үүнээс гадна нисдэг тэрэг шиг нисч байхдаа нэг газараа тогтох чадвартай ажээ. Тэгвэл махчин шувуу дотроос хамгийн жижиг нь Зүүн Өмнөд Азийн хар хөлт шонхор юм. Энэ төрлийн шувууны биеийн урт 14-өөс 16 см, харин далавчаа дэлгэсэн байхдаа дунджаар 27-оос 32 см урттай. Зүүрлүүлж хэлбэл бидний сайн мэдэх бор шуутай ойролцоо хэмжээтэй ажээ. Одоо бүгдээрээ хамгийн сүүлийн ангилал буюу дэлхийн хамгийн жижиг хөхтөн амьтадтай танилцах болно. Хуурай газрын хамгийн жижиг хөхтөн амьтан буюу цагаан шүдэд өөдсөн атаахай. Эдгээр амьтад маш жижиг биетэй, сүүлийн тооцоолгүйгээр 3-аас 5.2 см урттай, 1.3-аас 2.5 г жинтэй боловч ихэвчлэн 1.8 г жинтэй байдаг. Цагаан шүдэд өөдсөн атаахай өдөрт өөрийн биеийн жингээс 1.5-аас 2 дахин их хоол иддэг. Мөн зүрх нь маш хурдан цохилдог бөгөөд ердөө ганц минутанд 1511 удаа цохилдог ажээ. Дэлхийн хамгийн жижиг нисдэг хөхтөн амьтан буюу гахаан хамарт сарсан багаахай. Энэ бол дэлхийн хамгийн жижиг сарсан багаахай. Дэлхийн хамгийн жижиг нисдэг хөхтөн амьтан юм. Эдгээр амьтад ойролцоогоор 29-оос 33 мм урттай, дунджаар 2 г жинтэй байдаг. Хэрвээ зөвхөн биеийн уртаар нь тооцвол гахаан хамарт сарсан багаахай бол дэлхийн хамгийн жижиг хөхтөн амьтан юм. Энэ төрлийн сарсан багаахай Таиландын баруун хэсэг, Мьянмарын зүүн өмнөд хэсэгт гол мөрний дагуух шохон чулуун агууд тааралдаг ажээ. Хэдийгээр онцлог зүйл байхгүй боловч энэ бичлэгт хүн төрлөختнийг оруулахар шийдлээ. Дэлхийн хамгийн намхан хүн бол 54.6 см өндөртэй, бал булсын иргэн Чандра Бахадур Данги юм. Тэрээр дэлхийн хамгийн намхан насан турсан хүн гэж Гиннесийн амжилтын номонд бичигдсэн байдаг. Одоо бүгдээрээ 2014 онд дарсан дэлхийн хамгийн өндөр ба хамгийн намхан хүмүүсийн гэрэл зургийг харж байна. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн жижиг амьтдын талаар танилцууллаа. Нэмж хэлэхэд энэ жагсаалтанд ороогүй маш олон амьтад байдгийг хэлхэн зүйтэй. Гэвч бүх төрөл зүйлийн амьтад дотроос хамгийн жижигүүдийг ярьж дуусгах гэвэл асар урт бичлэг болох болно. Тийм учраас энэ түрээд бичлэгээ дуусгахаар шийдлээ. Хэрвээ та бүхэн мэдхийг хүссэн сонирхолтой зүйлс байвал сэтгэгдэл хэсэг түлдээгээрэй. Миний зүгээс бичсэн сэтгэгдэл бүрийг нэг бүрчлэн уншиж байгаа гэдгээ дахин хэлэхэд таатай байна. Бичлэгүүдийг минь байнга үздэг хүмүүстэй хандаж хэлэхэд бүгдээрээ илүү олоолаа болохын тулд subscribe-а дараарай. Мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд үргэлжлэх дуртай өөрөө бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий ховордсон ховордоогүй бүхий л амтан ургамлаа хайрлан хамгаалъя.